За баярлалаа. Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргье. Ерөнхий сайдыг байгаа учраас бас олзуурах жагаад үгээлье. Төсвийн хүрээний мэдээлэл, төсвийн төсөөллийн тухай хуулийг яг бидний ингээд асуусан болоод, хариулсан болоод хэлэлцээ дуусах бах. Тэгээ ер нь бол одоо энэ дунд чатанд хулгайчуудынхаа хариуцлагыг маш ихээр ярмаар байна. Та сая энэ дээрээс гишүүдийн асуултанд хариулж байхдаа хуулийн байгууллага өөрсдөө хийнэ гэдгийг та шахна шүү дээ. Шаардна. Тэгжиж хулгаатайгаа тэмцэнэ. Тэгээд тэр хуулийн байгууллагын дарга нар чи ажиллаа хийхгүй юм бол та солимоор байна. Тэгжиж бид нар энэ дунд чатанд байгаа хулгайчуудынхаа хариуцлагыг ярмаар байна. Хөрөнгө оруулалт хийнгээ тендер зарлагддаг, хулгай авчдаг. Мега төсөл хийнгээ явдаг, дахиад хулгай орчдог. Тэгэхээр энэ хулгайг бол бууруулах чиглэлд дөрвтэй ажил хийхийг шаардж байна ерөнхий сайдаа. Өнгөрсөн 7 хоногийн баасан гарагт улсын хурлын чуулган дээр авилгатайгаа яаж тэмцэх юм бэ? Авилгалаа хэдэн байраар индексийг урагшлуулах юм бэ гэдэг асуулт асуусан. Монгол банкнаас ипотекийн зээлийн хүртээмжийг яаж сайжруулахын, төгрөгийн худалдаа авах чадварыг яаж сайжруулж, төгрөгийг яаж үнэтэй болгохын, инфляцийг яаж бууруулахын гэд маш тодорхой асуултуудыг асуусан. Улсын хурлын дарга энэ дээрээс асуусан асуултанд нь хариулах хугацаа алга байна. Алтан бичгээр хөргүүлье гэсэн 7 хоног дотор нэг үгтэй ч хариу ирсэнгүй. Ер нь бол Монгол улсын их хурлын дарга, парламентын дарга, энэ аль нэгэн намын дарга биш. Микрофон дээр хий үглээд иж болохгүй. Энэ цэцэрхэд иж болохгүй. Энэ төрийн эрх барих дээд байгууллага ийм амир бяргүй иж болохгүй. Тэгэхээр энэ дээрээ бас нэг асуудлыг бодитойхон шиг хандаад асуудал бодиттой хандмаар байна гэдгийг бас хэлье. Тэгээ ер нь бол ажил хийж чаднаа болно гэдэг нэг баахан хөнгө араандаа хийж давхсаар байгаа сайд улсын улсууд энэ ч сууж байгаа. Тэгээ одоо сайд болцсныхаа дараа яадаг вэ гэхээр дандаа шалтгаан яриа суугаад идэг. Ийм учраас чадахгүй байна, ийм учраас болохгүй байна. Болохгүй юм бол тэгээ ажлуудаа өгчөө явуулчихл та. Учир нь ерөнхий сайд тэгээд болохгүй дээр нь тэгээд дараагийнхын солио явуу гэсэн яагаад солихгүй ингээд шалтгааны тоочуулаа суугаад байгаа юм бэ? Энэ бол хамгийн анхны ажил төсвийн үрээ төсвийн төсөөлийн тухай хууль гэдэг чинь. Тэн дээр бас нэг жоохон зорилго тавьж ажилламаар байна. Тэгэхгүй цаг хугацаа ерөнхий сайдыг ч хүлээхгүй, энэ улсын хурлыг ч хүлээхгүйгээр иргэдийн амьдрал, жижиг дунд үйлдвэр эрхлэгчид, бизнес эрхлэгч нар бүгдээрээ өдрөөс өдөрт муудаж байгаагаа л ярьж байгаа. Энд ч бидний цэцэрхэл хийрхэлхийг хэн ч сонсохыг хүсэхгүй байгаа гэдгийг бас хэлье. За тэгээ ер нь бол одоо энэ Монгол ардын нам буюу Улаан намын цагаан байрны хулгайчууд байгаа цагт авилга хулгайраа ерөөсөө бууруулах зорилгогүй байгаа юм байна гэж ойлгож байна. Төрийг өсгөх бодлогогүй байгаа юм байна гэж ойлгож байна. Инфляцийг бууруулах хүсэл алга гэж ойлгож байна. Үнийг өсөлтийг бууруулах одоо зорилго алга үнийн өсөлт үргэлжлэх юм байна гэж ойлгож байна. Төгрөгийг бусад валютын эсрэг үнэтэй болгох бодлого алга урдаас нь баахан онол ярьж хичээл заадаг Монгол банктай боллоо гэж ойлгож байна. Ипотекийн зээл олголтын дарааллыг бууруулахгүй юм байна гэж ойлгосон. Тусдаа банк байгуулна гэ баяалын үг чиг юм яриад байгаа. Уг нь чинь төрийн банк гэдэг нэг банк байна. Энийхээ хэлбэр төрсийг өөрчлөөд их усүр байгуул тэрлэгөө өгөөд энэ ипотекийн зээлийн ойчир дарааллыг буулгамаар байна гэдгийг бас хэлгэсэн. Тэгээ энэ жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдрийг дэмжсэн бодлого гаргахчгүй юм байна гэж ойлголоо. Татвар мэддэгтгүүц бууруулахгүй юм байна гэдгийг бас ойлгож авлаа. Тэгээ шийдэл одоо ингээд улсын хурлын гишүүдээс шийдэл асуугаад байгаа. Тэгвэл зам дээр зүгээр байгаа боржоорыг битгий уул л да. Энэ шийдэл шүү дээ. Мөнгө байна. Явган хүний зам зүгээр байна. Энийг битгий уул. Энд дахиад мөнгө өргөдөд байна. Иймэрхүү байдлаа асуудлаа зүгээр байгаа энэ эд хөрөнгөө эвдэд сүйдэхгүйгээр мөнгөө урсгал зардлаа зөв зохистой зүйлд нь зарцуулаа явах юм бол энэ татвар төлөгч иргэдч бай, аж ахуй нэгжч бай, жижиг дунд үйлдвэрлэгчч бай бүгдээрээ нэг жоох амс хийх юм бол та нарын яриад хүсээд тансаглах гээд байгаа тэр татврын чи их усүрийг бүрдүүлэх бааз суур өргөсөх юм аа л гэдгийг хэлгэсэн. Баярлалаа.